Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр 1993 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг энэ жил 31 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс 2006 оноос гэр бүлийн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өрхийн орлогыг нэмэгдүүлэх, гэр бүлийн бизнесийг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд ажилтай өрх аз жаргалтай гэр бүл нээлттэй өдрөлгийг зохион байгууллаа. Цагаан сарын жишээлбэл баяр наадмын амралтуудыг илүү олон хоног амардаг, гэр бүлтэй цаг зарцуулдаг болох тийм ээ. За ингээд бидний энэ хүүхдийн мөнгө, за цалинтай ээж гэж хөтөлбөр байдаг тийм ээ. Энэ цалинтай ээж гэдэг хөтөлбөрийг бол яг өнөөдрийн энэ өрхийн орлогод нийцсэн, эрэлт хэрэгцээнд нийцсэн ийм бодлоор бид засалруулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол энэ чинь ингээд хавтгаас өрхийн орлого ямар авахаас үе шатгаад бүгднийг 50,000 өгдөг. Энийг цалинтай ээж гэж нэрдэг ийм хөтөлбөр олон жил явсан байна. Энийг бид нэр гэр бүлийг дэмжих бодлогын өрөөнд энэ бүх яг энэ халамжийн өрөөнд явуулж байгаа энэ хөтөлбөрүүдээ бас засалруулах хэрэгтэй юм байна тийм. За мэдээж гол Монгол гэр бүлийн тулгамж байгаа асуудал аятаа тогтоо орон сууцны асуудал. Тийм хямд төсөр орлогод нийцсэн орон сууцны асуудал. Тийм учраас орлогод нийцсэн орон сууцуудыг бид нар барьж яг энэ тохирсон ипотекийн зээлийн энэ нөхцлүүдийг жаахан шинжилье. Зорилттой бүлэглүүгээ ихний ээжэнд хандуулъя тийм ээ. Олон хүүхэдтэй өмнө орон сууц авч байгаагүй иргэд илүү давуу ирэх хэдлэг тийм ээ. Урьдчилан төлбөрийн тодорхой баталгаанууд гаргуул гэх мэтлэнгээр ажлын байртаа яаж болох вэ? Өрхийн орлогыг яаж нэмэх вэ? Тийм ээ. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ? Ажил амьдралын тэнцвэрийг яаж хангах вэ? Орон сууцны асуудлаар нь хөр өөрөө яаж дэмжих хэрэгтэй юм бэ гэдэг энэ цогц хуулийг хүрээнд бид нар гэр бүлийг дэмжих тухай хуулиа өргөн барихаар ингээд ажиллаж байгаа. Монгол улс 997 мянган өрхтэй, судалгаагаар 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүдийн тоо 2020 онтой харьцуулахад 40% өссөн үзүүлэлт гарсан байна. Иймд гэр бүлээрээ бизнес эхлүүлсэн амжилттай яваа сайн туршлагыг таниулах нь чухал гэдгийг албаныхан хэлж байна. За ер нь бол гэр бүлийн олон улсын гэр бүлийн өдрийг бол 1993 онд бол нэгдсэн үндэсний байгууллагаас тунхагж олон улс даяараа тэмдэглэж ирсэн. За энэ тэмдэглэлт бас өдрийн хүрээнд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс бол олон арга хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна. За яг тухайлсан гэр бүлийг дэмжих хөтөлбөр арга хэмжээний тухайд гэвэл манай салбарын яамд хэрэгжиж байгаа төгсөлтийн аргачлал хөтөлбөр байж байна. Энэ бол бид нар туршилтын хөгжим хөтөлбөр маягаар Азийн хөгжлийн банктай хамтраад Улаанбаатар хотын 3 дүүргийг сонгоод нийтдээ 1200 орчим иргэдийг хамруулад тодорхой хэмжээний хуваарай бизнес эрхлэх хүсэлтэй гэр бүлээрээ ажил олгоо нэмэгдүүлэх хүсэлтэй ийм иргэдийг бол иргэдэд тодорхой хэмжээний яг өөрсдөө шаардлагатай байгаа техник хоног төхөөрөмжтэй тийм зүйлээр тус дэмжиж үзүүлээд тэгээд нөгөө төсөлд хамрагдсан иргэд маань өөрсдийн үйлдвэрлэж байгаа хийж байгаа тэр зээл тусламжаар олгогдсон бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд өнөөдөр энэ өдөрлөгтөр бол бас төлөөлөл болгоод бид нар 3 дүүргээс манай энэ асрууд дээр 14 асар дээр манай төгсөлтийн аргачлалын хан маань өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ хотлон борлуулах, сурталчилан таниулах ийм үйл ажиллагаа явуулж байна. Өдөрлөгөөр дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын сэтгэл зүйчдэд залуу хосууд болон иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байсан юм. Залуу хосуудын хувьд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, харилцаанд тулгарсан асуудлаа яаж шийдвэрлэж болох тухай зөвлөгөө мэдээллүүдийг түлхүү авч байлаа. За манайх дээр бол ер нь залуу гэр бүл рүү чиглэсэн зөвлөгөөнүүдийг өнөөдрийн арга хэмжээндээр өгч байгаа. За ихэвчлэн өнөөдөр бол өсвөр насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах вэ, тулгамдаад байгаа тэр асуудлуудаа яаж даван туулах вэ гэдэг ч юм уу. Залуу хосуудын хувьд болохоор хэрхэн бие биетэйгээ ойлголцох вэ, үр хүүхдүүдтэй болж байгаа, дүү нартай болж байгаа хүүхдүүдтэй яаж хэлэх зүгээр вэ гэдэг ч юм уу. Тэр тал руугаа бол ер нь хүүхдтэй холбоотой зөвлөгөөнүүдийг бол эцэгчүүд маань авч байгаа. Залуу гэр бүлүүд маань ингээд хоорондоо сайн ойлголцож чадахгүй байна гэдэг тал руугаа л айгүй их асууж хурж ирдэг. Яаж хоорондоо ойлголцох вэ, ярилцах вэ? Ингээд ярилцах гэхлээр ингээд хэрүүл болчиход байна. Ингээд эсвэл чи бий болчиход байна, танах манах болчиход байна гэдэг асуудлуудыг айгүй хурж ирж ярьдаг гэсэн. Тэр зөвлөгөөнөөр олохлоор удаа хугацааны ерөөд бол явна гэсэн үг шүү дээ. Ганц удаагийн зөвлөгөөн дээр бүх юм бол болчихно сайхан шийдэх чинь гэсэн үг биш. Олон улсын гэр бүлийн өдөр гэр бүлийн ач холбогдлыг онцолж дэлхийд даяарх гэр бүлүүдэд тулгарч байгаа асуудлыг олон нийтэд таниулах зорилготой юм. Гэр бүлийн өдрийг Монгол улс 2003 оны нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 22 дахь жилдээ тэмдэглэж байна.